Дараагийн ном бол найз маань бэлэгсэн учраас уншсан. Тэрнээс би энэ Мураками зохиолчийн ганцхан номыг л уншиж байсан. Тэгээд тэр номыг уншсныхаа дараа энэ зохиолч маань ер нь бол миний унших төрлийн зохиолч биш юм шиг байна гэж одоо дахиж уншааг байсан. Тэгээд тэр ном нь бол уран зохиолын ном байж тараад. Тэгээд одоо энэ болохоор уран зохиолын биш. Тийм өөрийнх нь аялын бичлэг маягийн тэмдэглэл маягийн ном учраас баз уншихад дуртай байсан. Би угаасаа аялын тэмдэглэл унших дуртай. Тэгээ энэ удаа Мураками бол зөвхөн роман биш, аялын тэмдэглэлийг ч гэсэн маш сонирхолтой бичдэг юм байна гэдгийг нь мэдэж авсан. Тэгээд энэ номон дээр Мураками зохиолчийн Монгол, Хятад, Мексикээр аялсан тэмдэглэлүүд нь багтсан байлээ. Тэгээ миний хувьд мэдээж хамгийн сонирхол татсан нь халах голын дайныг сонирхон Монголын тал нутгаар аялсан хэсэг нь маш татан тийм сонирхолтой мэдрэмжийг төрүүлж исэн. Тэгээд халах голын дайныг Японд бол Номон хааны дайн эсвэл Номон хааны тохиолдол гэж нэрлэдэг юм байлээ. Тэрийг бас сурж авсан бас сонирхолтой байсан. Тэгээд халах голын дайн болсон газрыг ирж үзхийн тулд Хятад талаас нэг, Монголын халах гол сумын талаас нэг гэд нийт 2 удаа хоёр талаас нь ирж үзчихсэн сонирхолтой. Дээр үед болохоор тэгээд шууд нэг талаас нь ирчээд тэрээр хил тавах боломжгүй л байсан юм шиг байна. Одоо ч гэсэн ер нь тэр хിവэрэ юм болов эсвэл тэг талаар нь ирсэн болвол шууд хил гараад нөгөөдгийг үдчихээ явчих болдог юм болов гэдэг нь бас сонирхолтой санагдчихсан.